Орон төрийн үзэгчтэй тэв нөлөөс бэлтгэн хүргэдэг нээлттэй бүхэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэнд хүргэж бэлэн боллоо. Бид тэгэхээр Монгол улсын нийгэм, эдийн засгийн зовлон нийтийн анхаарлыг татж байгаа асуудлуудаар шийдвэр гаргахын байр суурь хүргэдэг. За тэгвэл бид нар улсын их хурлын гишүүн Ам Зэвэг бүрэн олцож байна. Бидний үлэг хүлээж авч нэвтрүүлгийн олж байгаа танд баярлалаа. За бас телевиз үзэгч та бүхэндээ энэ орой мэндийг төшөөлье. Тэгэхээр хоёулаа ярилцлага эхлэхээс өмнө энэ нийгмийн дунд хамгийн анхаарал татдаг асуудлаар ярилцлага эхлэх зүйтэй болов. За тодорхой хэлбэл 2018 оны 1-р сарын 1-ээс буюу за энэ оны эхнээс эхлэн за бид олон улсын валютын сангийн өмнө хүлээсэн үүргийн дарга за 3 төрлийн татрын асуудлаас нэмэгдэж байгаа. За тэр дунд хамгийн шүүмжлэлд дагуулж байгаа асуудал нь юу вэ гэхээр хүн амын орлогын албан татврын шимтгэл болон за нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлууд өнөөдөр яригдж байна. За тэгэхээр энэ дээр бол за шийдвэр гаргах чинь тэр дунд засгийн газраас бол за олон улсын валютын сантай бид ярилцсанаа гэдэг ийм асуудлыг хэлж байгаа. За тэгэхээр яг одоо бодит орчин маань өнөөдөр юу байна гэхээр өнөөдөр заавалчгүй энэ татрын шимтгэлүүдийг явуулах нь зүйтэй байсан уу? За энийг нь явуулснаар эргээд бас цаад утгаараа манад эдийн засгийн чиглэлдээ бас ямар нөлөөлөл гарах бол гэдэг асуудлуудыг бас хоёулаа үзэгчдээ бас тодорхой хүргэх нь зүйтэй болно. За 2017 оны 4 сард олон улсын валютын санд хамрагдахын тулд Монгол Улсын засгийн газар улсын хурал маань тодорхой хэмжээний тавигдсан шаардлагуудыг биелүүлж байж тухайн валютын санд хамрагдаж одоо бас Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулаад явж байгаа тийм одоо шийдлүүд бол тухайн онд гарч ирсэн л та. Тэгээ 17 оны 4 сард гэхэд 7 төрлийн одоо татврын асуудал тэр дотор нь хувь хүний олгын албан татвар нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлууд гэдэг ингээд яалтчгүй нэмэх шаардлагатай. Ингэж нэмэгдсэн тохиолдолд тэр өргөдөгсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах тийм одоо нөхцөл байдал үүссэн. За тэр үед бид бас 16 оны улсын хурлаар батлагдаад 16 оны төсвийн тодтголыг 16 оны 9 сард хийж ийлээ. За мөн 11 сард 17 оны төсвөө баталж ийлээ. Энэ үед эдийн засаг хасгаруугаан чиглэлсэн за мөн олгон гадаад одоодын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломж нөхцөл хомсхон за мөн Чингис гэх мэтлэн одоо тодорхой хэмжээний бондууд нь асар хэмжээний эргэн төлөлтгээд хүн өндөртэй ингээд ийм эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал тэр дундаа одоо Монгол улсад эргэлдэж байгаа бэлэн мөнгөний хэмжээ, зах зээлийн нөхцөл байдал, банкуудын хямрал эдгээр гэх мэтлэн олон нөхцөл байдлуудаас шалтгаалаад яалчгүй Монгол Улсын засгийн газар энэ олон улсын валютын санд хамрагдах нөхцөл үүсээд тэгээд одоо эхний хэлжийн хэлэлцээрүүд тэр төвшөнд тавигдсан асуудлууд нь бол энэ яалчгүй татваруудыг нэмэх энэ асуудлууд бол бийсэн. Тэгээд энийг бол улсын хурал маань нэгэнт одоо Монгол улсынхаа хүн амыг сайн сайхан амьдруулах, эдийн засгаа тогтвортой байлгах ийм төвшөнд бол мэдээж ийм одоо нөхцлүүдийг биелүүлсэн тохиолдолд олон улсын валютын сангаас тодорхой санхүүжилтийг өгөх шаардлага тавьсан учраас эрвийг тэрвэхээр бүх төвшөнд бас ажилласан л та. Тэгээд энэ татварууд маань ялчгүй одоо ингээд яг 18 оны 1 сарын 1 гараа санхүүгийн жил эхлээд энэ одоо асуудал үүсч эхэлж байна л да. Нийгэм даяараа нэлээд бухимдалтай болж байгаа асуудал. Тухайн үед тооцоо судалгааг үзэхэд бол ер нь 2004 онд Монгол улсын энэ цалин авч байгаа иргэн нийгэмдээ эргэж тухайн одоо улсын орлогоосоо хувийн орлогын албан татвар өгдөг энэ хэмжээ бол 2004 онд гэхэд бүр 40% тай. Бас 2-3 шатлалтай. Тэгээ 2007 онд гэхэд бүр 30% болоод 10%-нд буурлуулад харин ингээ 17 оноос хойш ингээд нэг системд нэг одоо 10% барьж ингэж ажилласан тохиолдол байгаа юм билээ л те. Тэгэхээр юу вэ гэхээр ерөнхийдөө өндөр хөгжилтэй орнуудын цалин хангамж ямар хэмжээнээс авч байгаагаас шалтгаалаад татврын шатлал бол байдаг тогтолцоо. Энэ бол байх ёстой. Харин энэ 2004 он 7 оныг би ингээ эргээд эдийн засгийн тооцоо юмнуудыг ингээд хараад Монгол улсын хэмжээнд энэ ямар процесс болоод ингээд татврын шатлалыг нь бууруулад хэмжээг нь бууруулад сүүлдээ нэг үед шатлалт оруулж байгааг ингээд харахад ер нь одоо ингээд оюутлогоо Эрдэнэс 5-7 гэж жишээ татаад би Өмнөгов аймаг дээр ажиллаж амьдарч байхад бол одоо том стратегийн ач холбогдолтой уул уурхайнууд энэ 4-5 оноос л эхэлсэн шүү дээ үйл ажиллагаа. Энэ үед Монгол улсын татвар одоо төлж байгаа тэр хувь хүний орлогын албан татвар төлж байгаа ажилтай орлоготой одоо тийм ажилтан ийм хүмүүсийн авч байгаа цалингийн хэмжээ бол яг л нэг ижил төвшөнд ерөнхийдөө төрийн одоо бүрэн одоо төвшөнд цалин хэмжээ нэг ижил жишг тийм ногцол байсан баг. Энэ тохиолдолд бол бас тодорхой хэмжээгээр
цалингийн шатлал байх нь зүйтэй гэж ингэж харж ирсэн байна. Тэгээ яагаад боловсон шалтгаан нь бол би бас энэ уул уурхайн томоохон төслүүдээ эргэлтэнд эдийн засгийн эргэлтэнд оруулаад тийм ээ одоо хамгийн бага цалин авч байгаа нь магадгүй төрийн албаагч жижиг дунд үйлдвэрлэгчид эдгээрийн одоо дундаж цалин гэж үзэхэд одоо сая 500-аас доош байхын жишээ нэг гэсэн үг. Тэгэхээр одоо юу вэ гэхээр энэ цалингийн шатлалыг хийхэд одоо ерөөсөө сая 500-аас дээш энэ 2 3 дахь шатлалт хамрагдаж байгаа 4 дахь шатлалт хамрагдаж байгаа хүмүүс нь Монгол улсын нийт одоо ажилтаа орлоготой дээр сая 200 300 иргэний 5% гэж ингэж тооцоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр 5% нь өөрөө яг одоо Монгол улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлж байгаа тэр уул уурхайн одоо салбарт ажиллаж байгаа тэр гол одоо хүмүүс болж байх жишээ нэг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ингээд татварын хувь хэмжээг ажиглаад миний хувьд одоо дүгнэлт хийж байгаа нөхцөл байдал бол зайлшгүй нөхцөл байдалтай бид бол олон улсын валютын санд хамрагдсан эдийн засаг маань сэргэж байна. Одоо гэх чинь одоо валютын нөөц гэх чинь өмнөх жилээс 3 дахин 3 их 80 төрсэн 3 тэрбум доллар төрсэн гэдэг чинь 3 дахин нэмэгдсэн гэдэг чинь бидэнд бас одоо тийм ээ боломж нөхцлүүд бол бүрдээд эхэлчлээ. Энэнд бол олон улсын валютын сангийн одоо гүйцэтгсэн гавьяа бол бий. Тэгээ нөлөөлөлтий. Нөгөө талаараа төсвийн сахилга, хариуцлага, сахилга бат ер нь одоо Монгол улс 5 төсөвтэй байсныг нэг төсөвтэй болгосон гэд ингээд 16 онд бидний ингээд улсын хурлд ороод ирж хахад бол Монгол улс маш л хүнд нөхцөл байдал биднийг өгсөн шүү дээ. Харин ингээ 16 оны 6 сараас хойш одоо ингээ жил 6 7 сарын хугацаанд бол бас тийм ээ юмд бас нэг тогтворж жоод эдийн засгийн сайжраад сэргээд одоо ингээ сарын жилийн сүүлээр ихэд хэдэн төрийн албаагчдаа 300 мянган нэмэгдэл өгөх гээд ингээ нэг жоохон гэрэлтийг хийгээд юмнууд ярьж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоогийн төвшөнд бол яалтчгүй одоо ингээ дайлангуй хараад хэвлэл мэдээлэлээр ингээ хараад ахад уул уурхайн салбарууд томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрчний эвлэл эднэр энэ цалингийн шатлал дээр байр суурь илэрхийлж байна та. Ингэж илэрхийлэх нь бас зөв зүйтэй гэж ингэж харж байгаа. Ягаад тэгэхээр бид бол бас эдийн засгаа тооцоолохдоо тодорхой бас үе шаттай, алхамтай тухайн цаг үеийн нийгэм эдийн засаг ямар нөхцөл байдалд орсон бэ гэдгийг тооцоолж харж ээч бас тийм ээ тухайн асуудлыг шийдвэр гаргах ёстой байсан уу байсан. Харин одоо саяхан Монгол Улсын засгийн газрын тэргүү манай ерөнхий сайд маань ер нь бол одоо 1 сарын 20-доор уулзах энэ олон улсын валютын сантаа уулзах гэрээ хэлцээр дээр энэ асуудлаа ярина тийм ээ. Ер нь бол сая 500-ийн хэмжээг 2 сая 500 юм 3 сая болгоод тэгээ 4 биш одоо 2 юм уу 3 шаталтай болгочвол бас одоо бидэнд бол энэ бас тодорхой хэмжээний алхам хийсэн боломж гэж ингэж харж байгаа. Тэгэхээр бол бас ерөнхийдөө бас энийг бас бүх төвшөндөө анхаарлаа хандуулж ажиллах ёстой юу? Ёстой дуу хоолойгоо өргөх ёстой асуудал. Тухайлбал манай Өмнөгөө аймаг уул уурхай стратегийн ач холбогдолтой гээд ер нь одоо Монгол улсын нүүрсний экспортын 95 6 орчим манай хоёр хилийн бомтоор гарч байна. Тэгээ уурхайчд маань одоо Эрдэнэт үйлдвэр за Монгол улс дээр одоо шивээ гихмишлэн бусад одоо газруудаас гадна ихэнх нь дийлэнх нь Өмнөгөө аймаг дээр ажиллаж байгаа тохиолдолд бид нар бас уурхайчдын эрх ашигыг хамгаалж энэ дээр бас дуу хоолойгоо өргөх ёстой, хөрөх ёстой. Тийм болохоор мэдээж улсын хурал маань нэгдсэн байр суурьтай бодлого шийдвэрээ гарган засгийн газар ч гэсэн энэ дээр бас хамтарч ажиллах учраас өмнө нь шийдвэрээ гаргачаал энийг яаралтай гэж би эсэргүүцэд байгаа юм бол байхгүй. Хамгийн гол нь эдийн засгийн нөхцөл байдал дээр тулгуурлаад одоо үнэн бодиттой цаашид ахиж хөдлөхгүй тогтвортой байх тийм хууль эрх зүйн орчныг бид нэр одоо хийж хэрэгжүүлэх нь зөв болов уу гэж харж байгаа. Тэгвэл 1 сар маань санхүүгийн жил маань гараад өнгөж 10 бол хонж шүү дээ. Өнөөдөр 1 сарын 10. Тэгэл дүгнэх хугацаа биш байгаа байхгүй юу? Тэгвэл бол тэр ер нь бол энийг бас одоо миний хийж байгаа бас нэг одоо улс төрийн дүгнэлт маань юу вэ гэхээр одоо улсын хурал маань төв банкны хууль, банкны тухай хууль гээд олон одоо эдийн засагт сөрөг эерэг нөлөө үзүүлж байгаа ийм одоо хуулиуд дээр нэлээд ажиллаж байна. Зохицуултыг хийхээр. Тэгэхээр ер нь бол бас одоо ингээд одоо би бас одоо өөрөх гэрээ нэг эзэгтэй. Тэгэхээр юу вэ гэхээр ингээд нөхрийнхөө цалин, өөрийнхөө цалинтай ингээд нийлүүлээд гэр бүлээ авч явах хэрэг гардаг, орон байраар хангагдах хэрэг гардаг, унаа тэргээрээ хангагдах хэрэг гардаг, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ингээд авах хэрэг гардаг. Тэгэхээр юу вэ гэхээр бидэнд ер нь бол өндөр хөгжилтэй орнуудын банк санхүүгийн бодлого зөв тогтвортой, иргэндээ өрх гэртээ ээлтэй явж ижил тухайн орны эдийн засгийн тогтвортой явж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө буцаад уялдаа холбооны асуудал гарч ирж байна. Ерөөсөө тэр байхгүй. Тэгэхээр манай улсын хурал бол би харин маш зүв зүйтэй харж энэ банкнуудынхаа хууль эрх зүйн орчныг нь сайжруулах тийм ээ. Ер нь явж л эцсийн хэрэглэгч нь иргэн байгаа байхгүй. Иргэндээ ээлтэй эрх зүйн зөв орчныг бид нар бүрдүүлэхийн төлөө
би харин их зөв хуйлууд хэрэгжээд эхэлж мэдээж өргөн байсан хуйлд алдаа оноо бий буюу байгаа л бах. Гэхдээ тэрнийг бид нэр хэлэлцүүлгийн шатандаа бас одоо эерэг зөв хандлагын төвшөнд санаа бодлоо нийлүүлжээд эдгээр хуйлуудыг бас одоо цаг тухайн үед нь энэ одоо намрын чуулган завсралхаас өмнө батлахын зүйтэй гэж харж байгаа. За нийгмийн даатгалын шимтгэлийн нэг хувь дээр бол би бас одоогийн төвшөнд бас л их зөв байр суурь бас тай гэж ингэж харж байгаа. Яагаад гэхээр одоо нийгмийн даатгалын сан чинь уг нь бол одоо иргэнээс ажил олгогчоос 11%, тухайн ажилтангаас 10%, 21%тай байлаа. Одоо нэг хувиар 18 оноос нэмэгдэхээр ийм тогтолцоо өсөж байна л да. Тэгэхээр юу вэ гэхээр ер нь одоо ингээд төсвийг нь ингээд Монгол Улсын төсвийг эргээд ингээд хараад үзээд байхад Монгол Улсын төсвөөс энэ одоо татвар төлөгчдийн мөнгнөөс нийгмийн даатгалын санд татаас хэлбэрээр өгч байгаа мөнгө байна. Одоо нийгмийн даатгалын сан өөрөө бие даах чадамжгүй байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр уг нь бол сая эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн яамны харьяа ингээд өөрөө бие даагаад ингээд гарчлаа. Гэтэл юу вэ гэхээр нийгмийн даатгал маань өөрөө сангийнхаа хөрөнгөөр хоригдлогдсон тэр хэлбрээрээ одоо нийгмийн даатгал төлөгчдийнхөө эрх ашигыг хамгаалаад тэтгэвэр тэтгэмжүүдтэй олгоод явах ямар ч тийм боломжгүй байгаа байхгүй. Энэ эрсдэл юунаас үүссэн бэ? Энэ эрсдэл бол өөрийгөө дагаа явах чадамжтай. Нэг нь тэрийг төлж гин, буцаага тэрийг эргээд насны бүсдээ одоо тэтгэврийн тийш дээ. Юугаар авдаг ч гэдэг. Одоо тухайлбал таны ч миний ч нийгмийн даатгалын тэмдэгт одоо төлсөн шимтгэл ингээл хоримтлагтаад тийм ээ явж ах хэрэгтэй байхгүй юу. Гэхдээ яг хуу тухайн жилийн төлсөн нийгмийн даатгалын одоо өмнөх 3 4 жил 5 жилийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл дараа жилд нийгмийн даатгал тэтгэвэр тэтгэмжээ олгоход зарцуулагдаад явж байгаа тийм тогтолцоотой л да. Гэхдээ яг хуу яг нийгмийн даатгалдаа шимтгэлтэй яг иргэндээ зарцуулж яах вэ гэхээр үгүй тэр төсвийн одоо 3 4 данстай байсан одоо төсвийн сахилга хариуцлагын одоо алдсан тийм ээ магадгүй нийгмийн даатгалын мөнгөөр одоо байшин гарч засварлаа сууж байгаа тийм тохиолдлууд байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдийг таслан зогсоогоол яг тэр нийгмийн даатгалын сангийн мөнгө яг тэр нийгмийн даатгалын шимтгэлдээ тэтгэвэр тэтгэмжтэй зарцуулагдаад явж ивэл энийг нэмэх шаардлага байхгүйсэн баха. Тэгэхээр яалчгүй би бас нэлээд хүндрэлтэй хэмжээнд очсон. Сан өөрийнхөө бие даах чадваргүй болцсон. Татаас өгч хэрэггүй байхгүй улсын төсвөөс. Нэг их асуудал одоо яа харахгүй таны сая энэ хүнддэг энэ асуудал өнөөдөр иргэн болгон зээлд ямар нэгэн байдлаар хэрэгцээг хангасан. Энэ нь болохоор одоо энэ хуулиуд дээр энэ зээлийн хүүгийн асуудал маань хэр хэмжээнд бас болох чадамж бас бүрдэх болоо гэдэг. Бас хүлээлт бол нийгэмд алдаагүй нь байгаад байна. Хэрвээ энэ банкны хуулиуд хэрэг болтоод тэр өнөөдөр иргэд болгоны талаас зээлийн хүүдэлд алтуусаар байгаа энэ асуудлууд. Харин тий. Зээлийн хоёр асуудал өгчлөөдөө тавьчаа. Арилжааны банкуд маань нэг талаас нь тийм мөнгө хүүлэх системээр ажиллаж байсан нь үнэн үү гэдэг асуудал бас яригдчих. Энэ дээр хоёр зээлийн хүү бүр ингээ хатуу хязгаарлаж барих нь бол бас дайлангуй арилжааны банкны тийм ээ. Тэгээ энэ бол ямар ч одоо эрх зүйг нь сайжруулаад өгчвөл төрийн бодлогын хэмжээнд зохицуулж авч харах хэмжээ мөн үү буюу шүү гэдэг дээр бид нар бас ботхол өстөл асуудал болж байгаа юм л да. Тэгэхээр юугүй хатуу за одоо ингээ 2%-аас дээш байж болохгүй 1.8-аас дээш байж болохгүй гэдэг тийм зохицуулт хийх нь бас ямар байгаа юм бол да би өөртөө ч одоо ярилцж байгаа тийм ээ. Тэгэхээр юу вэ гэхээр хоёрдугаар асуудал нь бол юу вэ гэхээр ялчгүй л одоо энэ банкны энэ одоо уян хатам биш тийм ээ одоо зөв тооцоолол судалгаа одоо нөө төсвийн төлөвлөлтийг сайн хийж ээж бид нэр алдаа дутагдал гарахгүй дээ. Яг адилхан тухайн өрхийн бүх бодит орлогыг зөв төсөвлөж зөв ингэж явж чадахгүйгатай холбоотой л энэ бий бол энэ дайлангуяа ажилгүйд л ядуурлыг бол би одоогийн түвшинд бол энэ системтэй холбож авч үзээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ арилжааны банкнуудын тухай хуулийг маш одоо их хэмжээгээр өргөн хэмжээгээр хэлэлцүүлэг хийж нэлээд боттой тооцоо судалгаа дээр үндэслэж хийж ингэж хийх нь зөв гэж харж байгаа. За ер нь бол ингээд чуулган дээр дайлангуй эзэн засгийн байнгын ороо дэрээ тайлбар өгч байгаа нь бол одоо банкуудын одоо лобби моби хэмжээгээр орж иж гэнгээ ингээд бас яриад байгаа байхгүй тэр болохгүй байхгүй бас мэдээч одоо эрх зүйн орчныг нь сайжруулах гайд улсын хурал ажиллаж байгаа төвшөнд бол бид нэр хамтарч ажиллах хэн хизээ ямар тайлбар мэдээ өгөх үү гэдгээ бодох санал бодлуудаа тусгах нээлттэй хэлэлцүүлэх гэдэргээд олон одоо ийм асуудлыг хөндөж аль талаас нь бас эрх ашиг нь хангаж ижил бидний дуртай суурьтай хандхан зөвлөгч гэж бодоод байна. Бусдаар бол төөрөнгө амар хитрхи эрх мэдлээрээ зээлийн үг нь хатуу тогтоогоол арилжааны банкуудын хитрхи тэр одоо тий ороод ингээ явах нь бол бас нэг талдаа
Буруу Тэр гэдэг. бас нөгөө эдийн засгийн руугаа нөлөөлөх болоо явж. Тийм шүү дээ. Тэгвэл ингээ хараад тахад бол Монгол улсад хамгийн ашигтай ажиллаж байгаа салбар юу байна гэж үзэхэд банк бол мөн. Тэр бол мэдээж одоо аж ахуй нэгж байгууллага, үйл ажиллагааны тэм чиглэлтэй болохоос биш Монгол улстай төлж байгаа татвар, төлөвлөгч тийм ээ. Тэгээд ажлын байр нэмэгдүүлж бий болж байгаа юм зүйлүүдийнхээ төвшин адилхан л тэгш Монгол улстай ямар хууль эрх зүйн орчинд үйлчилж байна тэр хэмжээнд л ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол бас аль алийн эрх ашигыг жигт одоо хангаж ижил хуулийн энэ одоо зохицуултыг бид зөв бодлогын хувьд бас дэмжиж хийх хэрэгтэй. Тэгэхээр үргэлжлүүлээд бас таны тойрог дээр үүсэж байгаа асуудлууд. За мэдээж өмнө Говь аймаг бол манай уул уурхай гол бүс нутаг. За тэр дундаа бас эдийн засгийн төвлөрлийн бас гол бүс болж байгаа. За тэр дундаа өнгөрсөн хугацаанд гашуун сухатын бомбтой холбоотой асуудлууд бас нэлээд яригдж байсан. За тэгэхээр нүүрс тээвэрлэлтэй холбоотой манай урд хөршийн харилцааны асуудал өнөөдөр бас нэг талаас ахиж байна гэдэг өнгөрсөн удирдлагын харьцуулбал ахиж байна гэдэг асуудал хөндөгдөж байгаа. За гисэг хэдэж за энэ нүүрс тээвэрлэлтэй холбоотой бас тэнд үүсэж байгаа маргааны асуудлаар энэ тухайн бүс нутгийн иргэд ер нь тантай ямар байр суурь илэрхийлж байгаа бол. Гол нь тэнд бас одоо үүсэж байгаа нөхцөл байдал манай эдийн засгт бас нөлөөлөл бас үүсэж болзошгүй болов уу гэдэг асуудал нэлээд байгаа. Харин тийм ер нь бол Монгол улсын нүүрсний экспортын үн нэмэгдсэн бас энэ боломж бол эдийн засагт бас тодорхой хэмжээний байр суурь ажиллаж байгаа. Тий. Тэгээд энэ нь өөрөө тэр гашуун сухай, шивээ өрнгийн хилийн бомтууд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ яачгүй манай өмнө аймгийнх. Тэгээ өнгөрсөн хугацаанд болсон энийг төр засгийн юм нөгөө яг тогтвортой яг нэгдсэн байр суурьтай энэ шийдвэр 20 он хүртэл мөрдөгдөн 30 он хүртэл мөрдөгдөн гэсэн юм хатуу юм төрийн юм хатуу одоо хайрцагны бодлого, хар хайрцагны бодлого гэдэг шүү дээ тий. Тэрнтэй адилхан ийм тогтвортой бодлого шийдэл байхгүйгаас болоод энэ гашуун сухайд хилийн бомбын нүүрс тээвэр тэр орчмын үйл ажиллагаа тодорхой босгодог. Тэгэл эсвэл одоо ингээл аюулгүй урт цав авсцсан байдаг. Тэгээ нэг хятад ч өөрөө урт хугацааны маш тийм тогтвортой төрийн бодлоготой учраас бас одоо зохих төвшөнд бас одоо ингээд манай Монголын энэ одоо бодлогот бас гайхаж эргэлзэж байгаа зүйлүүд их байх л та. Одоо тэгээ хилийн бомбтой хаачлаач гэсэн би мэдээлэл авч авч жишээний тэгээ энэ бүх юутай холбоотой гэхээр ерөөсөө би бол харахтаа ер нь бол гадаадын улс орнуудтай гэрээ хилцэл манай Монгол Улсын засгийн газар хийсэн төвшөндөө ятгад хэдэн он хэдэн сар гэдэг тэр хүртлээр бид тогтвортой залгамж чанартай энэ төрлийн бодлогыг авч хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлага. Энэ бүх зүйлийн илрэл тэнд хөөрхий тэр даацсан тэврээ барьж байгаа жолоочнорт тэнд аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад л бодит хохирол нь эрсдэл нь одоо зовлон нь очиод байгаа байхгүй. Тэгэхээр би бол одоо тогтвортой байгаасай хэлсэн ярьсан амлсан бол тэрэндээ тууштай үнэж байгаа шээ. Тийм ээ. Хэн нэгэн одоо гадны нөлөөлөл эсвэл одоо улс төрийн нөлөөллөөс болоод энэ төрийн бодлого шийдвэр ингээл нэг явж байгаа зогсчдаг гацчдаг ингээ байж боломгүй байх юм. Тэгээ энүүний бодит жишээ бол гашуун сухай гэж байна. Айгуу хэцүү. Тэгээ гашуун сухайтай асуудлыг яриул та хоёр яриа өнөөдөр дуусахгүй. Тусгай биедаас нь том сэдв учраас миний бодол байр суурь бол тийм. Ер нь бол дэмжсэн шиг дэмжээд хамтарсан шиг хамтраад нэгэн л нүүрсний экспорт тэр хоёр хилийн бомбтор Хятадаас гарахгүй эсвэл Оросын нэг хилтэй нэг дахиад гарц үүснэр үүсэх байвал бид нар яаж ч аяглаж болно л доо. Тэгэхээр чи ингээ нэг докторгүй бодлого ингээ байгаад тахаар чинь хятадуу ч гэсэн зөрөө тим юм хийгээд байгаа байхгүй гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр одоо засгийн газар маань байгуулагдаад яамны сайдууд маань бид нар очоод за гадаад иргэн сайд сая Хятадд айлчлаа. Тэгээ мэдээж зохих төвшин төрийн бодлогын төвшин нууцлал одоо ил бүх юмнуудаа ярьшуурсан баг. Тэрнийг л нэг ажил хэрэгж болох. Энэ илрэл бодит илрэл нь цагаадан дээр асуудал үүсвэл тэрнийг ярьсан төвшөндөө хүрэхгүй байна уу? Эсвэл асуудал үүсээд байна уу гэдгийг бид нар анхаарч ажиглаж тогтвортой, нэгдсэн бодлоготой, хөрш орнуудтайгаа уялдаа холбоотой ингэж ажиллах шаардлагатай. Тэгэхээр ярьсан төсөлд бас тодруулах асуудал өнөөдөр яг харахгүй гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж байгаа банк хугацаа өнгөрч. За нөгөө талдаа энэ сошиал ертөнцид бай за бидний энэ өдөртмөн интернет хэрэглэх хязгааргүй болсон байна. За насны ангиллал гэж байхгүй. Тэгэхээр энэ тэр дундаа эмэгтэй гишүүний хувьд энэ хүүхдийн минь авч байгаа мэдээллүүд за нөгөө талдаа энэ гэр бүлийн хүчирхийллийн нөлөөлөл энэ хүүхдүүд авч байгаа мэдээллүүдтэй холбоотой бас бид зохицуултын албан хийх тийм санаачлагын хувьд та энэ ямар бодолтой байдаг вэ? Энэ асуудлаар товч байсан гэж байна.
Энэ бол бүр одоо ёстой. Миний үзэж тооцоолж байгаагаар бол бүр одоо энэ утааны гамшиг эдрээс илүү аюултай байхгүй. Монголын нийгэмд яг өнөөгийн цагт бий болоод байгаа гол тулгымцсан асуудлыг бол би энэ гэж харж байгаа. Ялчгүй одоо хүн ардын хэрэглээ, шаардлага одоо олон одоо өндөр хөгжилтэй орнуудын энэ харьяа залгаа байна. Бүр глобалчлагдсан, даяаршсан нийгэмд бол энэ техник технологи мэдээллийн энэ одоо 900-д бид нэр хөл нийлүүлээд өстой нэг 2 настай хүүхдээс эхлээд өтгөс буурал хүртэл энэ одоо яг энэ цахим хэрэглээ энэ одоо сошиал орчны бүх мэдээлэлээс бүх одоо мэдээлэл авч тарих уянаад сэрмиглэж ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр энийг бас хууль эрх зүйн орчныг нь зохистой болгох, зөв болгох, хүүхдийн эндээс хамгаалах асуудал бол дайлангуяа эцэг эхчүүдийн ээж аавуудын хамгийн том тулгымцсан асуудал болоод байна. Хүүхдээ уйлахаар уцаа нээж байгаа нөгөө маша баавар тавиад өгч шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хүүхд нь үзээд байж шүү дээ одоо. Тэр энэ одоо зөв одоо хэрэглээ юу? Хүүхдээ зөв одоо хүмүүжүүл сургаж гэнэ үү гэдэг чинь ер нь бол хамгийн том би анхаарлын цаг болцсон гэж харж байна. Тэгээ яг үүнтэй уялдаад 17 оны 12 сард сошиал орчинд амжилтыг бүтээх нэгээд өөрийнхөө одоо ангийнхаа хэдэн найзуудтай яриад ер нь энэ сошиал орчинд бид нэр амжилтаа бүтээхийн тулд л сошиал орчныг ашиглах хэрэгтэй юм байна. Зөв зүйтэй мэдээллийг асар богино хурдтай дэлхийн мэдээллийг олж авч судалгаа шинжилгээндээ ашиглаж өөрийгөө хөгжүүлэх, бизнесээ хөгжүүлэхийн тулд энийг ашиглах хэрэгтэй юм байна. Тэгээд номон гаргаад бид ингэ явсан чи энэ маань өөрөө одоо яг нөгөө тэр бизнесийн амжилттад хэрэглэгдэх танин мэдхүйн юм шаардлагатай юм онцлог юм хэрэглэгчдийн ном болоод тэгэнгүүт бид нар одоо бас дараагийн бидний багийн хийж байгаа гол хийхэр төлөвлөж байгаа ажил юу вэ гэхээр дайлангуяа энэ одоо цахим миний хэрэглэгчийн орчин тэр дундаа компьютер одоо телевизэр ухаалаг утас энэ одоо дэлгэцэнд энэ донтож байгаа тийм энэ хэрэглээг бид нэр хүүхдийн эрүүл мэндтэй нь холбож тийм ээ сэтгэц одоо энэ сэтгэхүйтэй нь холбож тэгээд ээж аавуудад нь зохисны мэдлэг мэдээллүүдийг түгээхийн тулд бид нар дараагийнхаа энэ одоо системтэй 2 дахь номын танин мэдхүүн нэвтрүүлэх судалгааныхаа ажил руу ингээд би бас гишүүн санаачлаад бас орсон байна л да. Тэгээ энийг бол юу вэ гэхээр яаралтай бид хийхгүй бол одоо тухайлбал автобусанд явж хахад бүр толгой нь ингээд бүр салганцсан. Ээж нь хажууд нь бараг уйлах шахацсан. Яасан бэ гэсэн одоо уцнаас болоод ингээд одоо сэтгцэн юм одоо нөлөөлөлт орчоод хүүхдээ одоо хаана яаж хэмжлүүлэхээ мэдэхгүй байж байна. Тэгээ ингээ явж байгаа тийм ээжтэй ч бид нар таарч байна. Гэх мэтлэн гээд. Тэгээ нөгөө Монгол Улсын сэтгцийн нөгөө эрүүл мэндийн төв дээр очиод уулзаад гоо хамгийн тулгымцсан асуудал юм аа гэх. Тэгээ бид нэр олон улсын байгууллага тэгээ сэтгцийн эрүүл мэндийн төв анагаахын их сургууль дээрээс нэмээд мэдээлэл харилцаа хэлбоо технологийн газар хүүхэд хөгжлийн газар гээд төрийн одоо хувийн олон одоо хвшлийн байгууллагуудтай хамтарч эрүүл мэндийн чиглэлээр нь бид юу хийх ёстой вэ? Яг одоо мэдээллийн технологийн чиглэлээр юу хийх ёстой вэ? Зохистой харилцаа хандлагыг болгохын тулд юу хийх ёстой вэ? Одоо манай зарим гишүүд манаас энэ цахим одоо хууль эрх зүйн орчны хуулийг боловсруулахаар ингээ ажиллаж байна. Тэгэхээр бидний энэ хийх гээд байгаа зүйл энэ ном, энэ бүтээл, энэ судалгаа шинжилгээ маань тэр эрх зүйн орчныг бас одоо зөв зөвтэй болгож гаргаж ирэхин тулд нэлээд том өргөн хэмжээний ажил болох нэ гэд энэ лүгээ нэлээд шамдаа ороод явж байна л та. Тэгэхээр энэ бүх асуудал өөрөө бас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нийгэмдэх нөлөөлөл нь өөрөө тийм болчиход ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яалчгүй гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг бид нар батлаад зохисны төвөнд дагаж байгаа олон хууль эрх зүйн орчныг нь сайжруулад ингээд явж байгаа гэсэн хэдий боловч тухайн айлд одоо амьд хэлхээ холбоо олцоо гэж байхгүй. Би энийгээ хүмүүжүүлэх, хандах, одоо харьцах тийм байхгүй. Орччул бүгд уцаа бариад сууж байна. За ээж аав нь унтлаа хүүхэд нь тэр уцыг хэдий ч хэмжээнд үзэж явах хэн ч үгүйсэхгүй. Өглөө улаануудтай босоод гараа явж байна. Ингэдэм байх, дийдэм байх, очиод найзуудтай ярина, хүүхдүүд ярина. Ингээл ерөөсөө ингээл энэ асуудал бол ерөөсөө айгүй тийм одоо өргөн хэмжээний зүй ёстой зайлшгүй зохицуулах ийм одоо асуудал болж хурж байгаа байхгүй. Тэгэхээр бидэнд бол одоо олон чийж аваад энэ тал дээр одоо хандах, мэдээлэл солилцох, тэгээ нийгэмд болж байгаа энэ сөрөг нөлөөллийг бид нэр багасгах, эерэг энэ одоо үр дагаврыг нь дэмжихийн төлөө бас одоо нэг санаачлаад хийж явж байгаа юм зүйл бол бий. Тэгэхээр энэний төлөө бид бол дайлангуяа хэвлэлийн мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээ, за мөн одоо эцэг эхүүдийн одоо энэ харилцан ийм хамтын үйл ажиллагаа, за тэгээд төрийн түвшинд бодлого шийдвэр гаргах түвшинд ингэж ажиллаж байгаа бүх байгууллагуудыг татан оролцуулж яж энэний төлөө үнэхээр одоо бүр амар чухал яаралтай хугацаанд бид нэр тэмцэж үүнийг бас зохисоор бас одоо
нийгмийн эерэг зөв үзэгдэл болохгүй бол би бол сөрөг тал руугаа хүчирхийлэл одоо сөрөг буруу мэдээлэл аваад тийм ээ одоо тэрнээс хохирж байгаа тийм зүйлүүд ч байхыг үгүйсэхгүй. Тийнийг бид нэр ил гаргаж мэдээ судалгаанд оруулъя гэж ингэж зорж байгаа. Одоо тухайлбал боловсролын төрийн нарийн байсан манай Баяр сайхан төрийн нарийн одоо нөгөө цахим гадуурхал гээл бас нэг 2 3 арга хэмжээ хэвлэлийнхэн хамтарч ирсэн шүү дээ. Яг л энэ байхгүй. Бид нэр энийг төрийн бодлогын төвшөнд хүүхдүүдэд хамгаалах энэ бодлогын төвшөнд бид нэр авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Ийм одоо байдал байна гэж ингэж үзээд тэгээ ер нь бол бас гол ажлынхаа үр дүнг харахтаа магадгүй хизээ нэгэн цагт удахгүй байж болно. Бид нэр эрчим орчныг сайжруулад өрх гэр болгондоо энэ номыг нэг хүргэж хийсэн судалгаа шинжилгээнүүдийн бас зөв одоо үндэслэлтэй шинжилгээ ухаанч байдлаар хийгээд ингээд нэг жоохон нэг ч гэсэн хүүхдэд буян болох гэсэн гэж зорж байна. Тэгээд ингээд ирвэл биднэрт бол хууль эрх зүйн орчны хэмжээ сайжруулаад одоо бол Facebook гэдэг бол 24 цаг 365 хоног болчихлоо шүү дээ. Тэг хичээлээч сонсохгүй хүүхд ээж багш нь хичээлээ заагаад тахад тэрнийг сонсохгүй. Ерөөсөө л утас руугаа гарна яваа те. Магадгүй одоо форум дээр тавьж байгаа үзэг жишээний ерөөсөө тэр хүүхдээ анхаарал хүмүүжилд одоо тогтохгүй хэмжээнд бид ийм нийгэмд л амьдарч байна. Бидний ирээдүй ийм төвшөнд байгаа учраас бид нар энийг зөв зохистой явуулахын төлөө ёстой яаралтай авч арах хэмжээ авахгүй болохгүй болсон. За харахгүй энэ бол мэдээж нийгмийн өмнө бас тулгамдж байгаа. Өнөөдөр бас яг нэг далд аюул гэдэг маань энэ яг юм байгаа. Тийм. Бас бидний шийдвэрлэх зүйтэй болон үүднээс таныг бас байсаар сонсож байгаа. Гэтэ бас таны хийж байгаа ажил бас энэ чиглэл рүү бас хандаж байгаа юм байна. За та тэр бас ярилцах цаг дуслаа. За. За баярлалаа хүмүүс ихтэй бидний энэ удаагийн нээлттэй хүн энэ хүрээд өндөрлөж байна. За тэгэхээр бид энэ удаад улсын их хурлын гишүүн Амар Зягаас за өнөөдөр нийгмийн өмнөөс хамгийн их анхаарал татаж байгаа асуудлуудаар түүний байр суурийг та бүхэнд хүргэлээ. Бидэнтэй сүгөөсөн үзэгчтэй.